Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. За сайн байцгаана сонсогчдоо час өдөр подкастынхаа шинэхэн дугаартаа тавтай нөрөл. За намайг сүүлийн үед хүмүүс ямар их оршил ярьдсан бэ энтергээ дагаа болохоор нь өнөөдөр шууд хэрэг рүү орноо. За энэ хэрэг болохоор 20 жилийн дараа иргэн сөхөгдсөн учраас сонирхолтой байх болов гэсэн үднээс сонгож авлаа. 2003 оноос хойшоо яг эцэслэн шийдэгдээгүй прокурор дээр байжгаад 2022 онд дахин сөхөгдөөд шүүх рүү шилжиж дахиж нээгдсэн хэрэг байгаа. Нилээдгүй деталь ихтэй бас толгой эргүүлсэн хэрэг болсон учраас та бүхэн анхаарлаа сайн хандуулж сонсоорой гэж хэлмээр байна. За хэрэгт холбогдсон этгээдийн тухай товчхон мэдээлэл хүргэх юм бол 1986 онд Төв аймагт төрсөн одоо 38 настай эмэгтэй хүн байгаа. За энэ эмэгтэйг зөмөрөө цаашдаа нэлээд олон дурдаад явах учраас нэрийг нь өөрчлөөд Болроо гэж нэрлээд яриад явчихъя. За Болроо болохоор тусгай дунд боловсралтай юм байна. Тэгээд ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хэрэг гарах үед буюу 2003 онд 17 настай байсан. Тэгээд бас Болроо ихэр юм байна. За ихэр нь болохоор эрэгтэй, ээжтэйгээ, эхэртэйгээ хамт гуруулаа Улаанбаатар хотод амьдардаг байсан. За одоо ингээд цөмбөрөө хэргийн үйл явдал руу н орцгоё. 2003 оны 7 сарын 22-ны өглөө 9 цаг 40 минутын үед Болроогийн хуршаалынх нь охин Болроогийн усны канистра өгчихсэн байсан. Тэгээд өмнө өдөр нь зэлчихсэн байсан усны канистра авах гээд хашааных нь хаалгыг нүүтсэн. Тэгсэн чинь хашааны хаалга нь онгорхоо мөртлөө ерөөсөө гэрээс нь хүн ерөөсөө гарч ирээгүй. Тэгэхээр за хаалга нь онгорхоогоо юм чинь гэж бодоод шууд хашаанд нь явж ороод харсан чинь бас л гэрээс нь хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь байшингийнхэн зүүн урд талынхын цонхон дээр очоод цонхоор нь шаагаад харсан чинь толгой хэсэг нь үүд рүүгээ харсан нүцгэн эмэгтэй хүн шалан дээр хөвтөжсэн. За энэ шалан дээр доошоо хараад хөвтөж байгаа эмэгтэйг бол ямар ч хүн хараад л шууд өгчихсэн байгаа нь мэдгэдэггүйц байсан. Тухайн охины хувьд болохоор ийм юм харна гэж төсөөлөөгүй байсан болохоор маш их айж цочирдоод цонхноос нь холдоод эргээд харсан чинь нөгөө авах гээд орсон усны канистр нь байж харна нөгөө канистраа аваад Болроогийн хашаанаас гараад ямар ч байсан өөрийнхөө хашаа руу гүгээд орсон юм байна. За хашаандаа ороод усны канистраа газар тавьчаад тэгээд хэсэг яахаа мэдэхгүй айж балмагдаж зогсож жагаад ямар ч байсан буцаж гараад хин нэгэнд хэлж дуулгая гэж бодоод хашаанаасаа гудамжинд гарсан. За ингээ гудамжинд гартал бас хажуу талынх нь хашаанд амьдардаг нэг өвөө гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нөгөө өвөөдөө шууд гүүж очоод харсан зүйлээ хэлээд яриад зогсож исэн чинь Болроо нэмэгхэн нэг тийм оймсгүй хар тэрхэн өмсч өгсөн. Дээгүүрээ цагаан футболктой тэгээд ус гизэг нь бүр байдгаар арзаагаас сэгсэж гисэн хашаанаасаа гүгээд гараад ирсэн юм байна. За ингээд нөгөө өвөөтэй хамт бол энэ охин цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. За цагдаа нар ирээд байшинд ороод хамгийн ихэнд хаалганд үзлэг хийсэн. За хаалганд нь үзлэг хийсэн чинь хаалганд болохоор ингээ гараар төвчдөг ийм замган цоочтой мөн замган цоочныхоо доод талд нь далд нууц цоочтой байсан. За тэгээд цоочных нь хил гээд байдаг штэ одоо түлхүүр хийж агаад эргүүлэхээр хаалган дотроос нь гарч ирдэг яг нөгөө нэг төмөр ийм цоож хэсэг байдаг штэ. Тэр нь болохоор далд ерөөсөө ил гараагүй. Тэгэхээр хин нэгэн одоо хаалгын төгжээтэй байх үед нь гаднаас нь эвдэлч ч юм орж ирсэн гэдэг бол мөр байхгүй. За тэгээд хаалга нь бол ямар нэгэн эвдрэл, хэмхрэл, гэмтэл бол ерөөсөө байгаагүй. За ингээд цаашлах юм бол тэдний гэрийнхэн том өрөө нь тэр чигтээ бүр цус олчихсан байсан. Тэгээ шалан дээр дөрвөн хэсэг газар тодорхой ямар нэгэн юм хэлбэр дүрсгүй цусны мөр байсан. За та бүхэн миний хэлж байгаа энэ нотлох баримтуудыг сайн цээжилж аваад анхааралтай сонсоод яваарай. За энэ хэргийн төгсгөл хэсэгт нь энэ нотлох баримтууд дээр нь үндэслээд энэ хэргийн шийдвэр нь яригдах юм шүү. За тэгээд том өрөөний зүүн хананд дэлгээд тавьчихсан байсан
диван байсан бөгөөд түүн дээр бөөгнөрүүлсэн хүнжил дэлгсэн орны дэвсгэр давуу дэр зэрэг зүйлс байсан. Эдгээр зүйлс бол бүхэлдээ хүрэн өнгийн нэг юм цус шиг шингэн зүйлээр бохирлогдчихсан байсан учраас мөн одоо нотлох баримтаар хурааж авч исэн юм байна. За цусан дунд бол Болрогийн ээж болон ихэр эрэгтэй нь бусдад хутгалагдаж нас барсан байдалтай газарт хөвтөжсэн. За эхрийнх нь баруун өгзгөн дээр нэг ширхэг үс, мөн ээжийнх нь зүүн гарын алган дотор нь атгсан байдалтай мөн нэг ширхэг үс илрүүлээд шинжилгээнд хурааж авсан. За тэгээд том өрөөнийхэн ширээний баруун талын сандал дээрх шар өнгийн цэцгэн хээтэй бүтээлэг, цагаан өнгийн хоолойтой цамц, хүндлэн судалтай мак зэрэг хувцснууд байсныг ингээд шалгаад үтсэн чинь бас чихтэй цус шиг нэг юм хүрэн бор өнгөөр одоо будагдчихсан байсан учраас нотлох баримтаар хурааж авсан. За тэгээд үзлэгийн явцад байшин баргал ерөнхийдөө цусны далай болчихсон гэж хэлж болохуйц байсан учраас үзлэг хийж исэн цагдаа нарын зарим нь бүр дотор нь муухаараа тэгээд сэтгэл санаа нь тавгүй болоод байшингаас гараад гадаа хэсэг байжгаад орж ирж ажлаа үргэлжлүүлж хийж исэн юм байна. За цогцснуудын дэрэгдээ сая дурдсанчлан нэлээн олон нэг тийм цус болчихсон хувцснууд олсон бөгөөд тэр дунд нэг цагаан өнгөтэй шорт байсан. Тэр шортны керманд нь 1 сая 200 мянган төгрөг хийгээд кермагийн ийм гаднаас нь ойчихсан байдалтай байсан. Та бүхэн бодоод үзтээ 2003 оны 1 сая 200 мянган төгрөг гэхээр нэлээдгүй их мөнгө байсан юм шиг сонсогдож байна. За тэгээд эрэгтэй цогцос буюу одоо Болрогийн ихрийнх нь толгоон хэсэгт нь шалан дээр хар өнгийн нэг тийм унждаг хэлбэртэй 5 см-ийн урттай өрөөсөн эмэг нэг ширхэг байсныг олж авсан. За тэгээд цогцыг нь эргүүлээд харсан чинь саяны эмэгний нөгөө хос нь цогцсны доороос гарч ирсэн. За хараа ээжийнхэн цогцыг шалгахад өмссөн байсан цагаан өнгийн футболкийг нь дээшин сүгсэн байдалтай хүүснийхэн дээд хэсэгт футболкны одоо дотор хэсэгт нь хар өнгийн мөр үүсчихсэн байсан юм байна. За баруун талын өрөө буюу Болрогийн өрөөний диваных нь хажууд хар өнгийн джинсэн өмөд хар өнгийн эмэгтэй хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон тэгээд гутал нь шавар олчихсан байсан юм байна. За ингээд гэр доторх үзлэгээс гадна яг байшинтай залгаа байх модон ийм зуны амбар байсан. Тухайн амбарт үзлэг явуулсан юм байна. За амбарын хаалга нь гадна талдаа шаргал өнгийн зүүдэг ил цоожоор цоож исэн байсан. Тэгээд цоожийг нь түлхүүрээр нь онгоолгоод ороод хаалганаас нь эхлээд нар зөв ирүүлж үзлэг явуулж эхэлсэн юм байна. За амбарын зүүн хойд буланд нь цагаан саарл өнгийн хүүхдийн тэрэг байсан. Тэгээд тэр тэрэгэн дотор нь хуучин хувцас тэгээд бас нэг ийм ууттай хүн байсан юм байна. За амбар дотор бас нэг угаасан хувцас тогтоог хиц байсан. За тэр хицэн дээр зөндөө олон хувцас угаагаад тогтчихсан байдалтай байсан. За энэ үед нь бол мөрдөн байцаагч Болрог дуудаж авчираад энэ угаасан хувцснуудыг хин хизээ угаасан талаар бол асуусан чинь Болроо би өөрөө угаасан юм аа. Шүн бороо ороод тэгээд бороонд норж гэртээ ирээд хувцснуудыг өөрөө угааж энчээ тогсон гэж хэлсэн. За тэгээд уг хашааных нь гадна орчин зүүн баруун хойд талуудаар нь үзлэг самналт хийгээд үзсэн чинь хойд талын зуны байшингийнх нь харалтаа 2 метрийн зайд яг бас нэг юм цус шиг улаан зүйл болчихсон хөвөн олсон байдаг. За энэ хэрэг болохоор 2003 онд болсон учраас хэргийн газраас нотлох баримт хурааж авахдаа зургийн аппарат энэ төр хэрэгэлдэггүй байсан юм шиг байна. Харин одоо заавал хажуудаа хөндлөнгийн гэрч авч яваад тэгээд төгсгөлт нь эргээгээд нөгөө хэргийн газрын үзлэгийг хийсэн тэр тэмдэглэлээ гэрчтэй уншуулад гэрчин тэрийг нь уншиж танилцаад зөв байна гэж үзэх юм бол гарын үсэг зурах байдлаар ингэж явагддаг байсан юм байна. Энэ хэрэг дээр бол тухайн үед дүүргийн цагдаа дээр дадлагчаар ажиллаж исэн хид хідэн дадлагчигч нар мөн хэсгийн ахлагч нэг эмэгтэй хөндлөнгийн гэрчээр байлцж исэн юм байна. За шинжээчийн дүгнэлтээр гэх юм бол одоо цогцснууд бол нэлээд олон удаа хутгалуулсан байдалтай байсан. Тэгээд энэ гэмтэл шархнаас дүгнэхэд шууд үхэлд хүргэхгүй. Энэ гэмтлийг авснаас хоошоогоо цээжний хүндийд нь цус хуралдаад зүрх дарагдах хүртэл маш богино хугацаанд амьд байх боломжтой. За зүрх уушиг гэмтэж байгаа учраас цус алдалт бол маш богино хугацаанд явагдана. За энэ хугацаанд талигаач ойрлох, гинших, яолох, тусламж хүсэх дуу авайг бол гаргах боломжтой гэсэн
байсан. Харин хуршаалуудынх нь хэлж байгаагаар бол тухайн шөнө тэдний гэрээс бол хүмүүс хоорондоо ярилцж байгаа чимээ бол гарч исэн. Гэхдээ нэг тийм аим тэмцсэн, ойрлж хашгирсан одоо сонин содон чимээ бол ерөөсөө сонсогдоогүй гэж хэлсэн. Болрогийн болон тэдний гэр бүлийн тухай мөн тэдний хоорондын харилцаа, зам байдлын тухай ойр дотны хүмүүсээс нь авсан гэрчийн мэдүүлгээс ярилцъя. За ээж нь болохоор зах дээр мах зардаг байсан юм байна. Тэгээд хамт ажилладаг хид хідэн хүмүүс мөн найзуудтай амьдралаа бол нэлээд их ярьдаг байсан. За тэгээд эдгээр гэрч нарын хэлснээр эдний одоо болрогийн нөгөө ихэр эрэгтэй хүүхэд нь бол нэг тийм муухай зан зуршил байхгүй, одоо муухай аашгүй, харин эмэгтэй хүүхэд буюу болрог жаахан хүмүүжил муутай гэж ээж нь ярьж байсан юм байна. За тодорхой дурдах юм бол болрог загнахаар 2-3 хоног гэртээ ирэхгүй алга болчихлоо гэд ээж нь нэг удаа уйлаад ярьж исэн удаатай юм байна. Мөн болроо бит хоёр хоёулахнаа байхад л мөнгө алга болоод байна. Бүр дэрлээд унтсан хувцсан доор нуучихсан мөнгийг маань болроо авчих юм аа гэд ээж нэг удаа найзтай хэлж исэн байна. Мөн ээж нь гэрээ цэврэл хоол унд хий гэхээр болроо байнгын уур уцаартай дургу байдаг. Хүүдээ ямар нэг юм аваад өгчхөөр болроо уурлаад та ихэрт дандаа юм авч өгдөг, намайг тоодоггүй гэж хэлсэн гэж гэрчнэр мэдүүлсэн байдаг юм байна. 2003 оны 7 сарын 21-ний өдөр буюу аллаг болсон өдөр ээж нь хүүтэйгээ бол ямар ч байсан хэрэлдээгүй, харин болрог чи дандаа миний угаасан хувцсыг өмсчих юм аа, өөрийнхөө хувцс өнрийг өмсөхгүй гэд загинжсэн юм байна. Мөн болроо ээжийнхээ ажил дээр ирээд мөнгө нэхээд жаахан маргалдаад байсан гэж хид хідэн гэрчүүд баталж хэлсэн байсан. Болрогийн уртлын хашаанд амьдардаг, хамтдаа ус модонд явдаг, нилээн дотн нийлдэг гэд нэг охин байсан. За тэр охины хэлснээр гэх юм бол болроо ээжээсээ үе бэлэн мөнгө хулгай хийж авдаг байсан. Тэгээ тэр мөнгөөр нь энэ найзтайгаа нийлээд ойр зургийн чихэр бов, амттай шинттэй юм авч иддэг байсан. Харин арх пив энтер бол ерөөсөө ууж байгаагүй гэж болрогийн тэр уртлын хашааных нь найз нь ярьсан байдаг. За ингээд тухайн шөнө бол тэдний гэрт гаднаас хүн нэвтэрсэн гих шинж тэмдэг байгаагүй учраас цагдаа нар ихний байдлаар болроог шууд сэжигтнэр татсан байсан. Ингээд цөмөрөө болрогийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдийн тухай ярилцъя. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол болроо цагдаагийн байгууллагт сэжигтэн болон яллагдагч, за тэгээд цаашлаад шүүгдэгчээр нийтдээ 18 удаа мэдүүлэг өгсөн байгаа. Насан туршаагүй байсан учраас энэ бүх мэдүүлэг өгсөн ажиллагаанд нь өмгөөлөгчтэй хамт орсон. За бүх мэдүүлгүүдийн нэг бүрчлэн унших юм бол нилээдгүй нуршсан болох юм шиг санагдаад байсан болохоор нь чухал өөрчлөлтүүдээс нь дуртаад явах учраас та бүхэн сайн анхааралтай сонсоорой. Хамгийн анх буюу хэргийн газарт байхдаа 7 сарын 22-нд өгсөн мэдүүлгийнхын тухай ярьж өгье. За болроо хэлэхдээ манай хашаанд бол нохоо байхгүй. Манай ээж намайг тоодоггүй, дүүд буюу одоо манай ихэрт нилээн сайн ээж намайг нодлоо өвөл 8-ны мөнгө 100,000 дараа нь 50,000 төгрөг алга болчихсон байна. Гаргаад өгөөх гээд гэрээс хөөж исэн. Өчигдөр буюу 7 сарын 21-ний өглөө ээж ажилдаа мах авахаар 6 цаг 40 минутанд явсан. Би ээж ажил дээр 11 цагт очсон. Тэгэд 12 цагт гэртээ эргэж ирээд өдөржингөө гэртээ байсан. Өдөр гаднаас манад хүн ирээгүй. Орой ээж гэртээ 20 цаг 5 минутын үед ихэртэй хамт явган орж ирсэн. Би шүлтэй хоол хийх гээд бэлтжихсэн байсан. Ээжийг ирэхээр нь би гарчгаад ирээгээд зөрөөд гарсан. За тэгээд буцаад 21 цаг 15 минутын үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд ихэр маань том өрөөний хоймрын диван дээр хувцастайгаа бүхлээрээ унтжсэн. Харин ээж энэ үед ногоон өнгийн торгон дандэл түүний дотор цагаан өнгийн футболктой доогуура өөрийнхөө гэртээ өмсдөг шорттой байсан. Хөлдөө бор тавчиг өмссөн байсан. Би гэртээ ирээд цаад өрөөндөө ганцаараа унтахаар орсон. Ээж том өрөөнд ихрийг босоод ороод засаад унт, алив цаашаа унт гэж хэлж байсныг нь би сонссон. Тэгээд л би унтаад өгсөн. Байшингийн хаалгыг ээж дотроосоо түгжээд ор руугаа орсон. Харин би гэрэл унтраасан. Ингээд бид унтцгаасан. Манад гаднаас ямар ч хүн ирээгүй. Ээж хүн ирнэ гэж хэлээгүй. Харин өглөө 10 цагийн үед ээж дээгүүрээ футболктой доогуура нүцгэн байсан. Ихэр маань төрсикнээс өөр хувцсгүй тэр хоёр доошо харсан байдалтай байсан. Цус нүж болсныг нь анзаарч хараагүй. Ээж дүү хоёр дээрээ очилгүй шууд гарч гүөхөд гэрийн хаалга онгорхой дэлгээтэй байдалтай байсан. Манад гаднаас ямар ч хүн ирээгүй. Ээж хүн ирнэ гэж ерөөсөө яриагүй. Ээжэд найзалдаг эрэгтэй хүн байхгүй. Би хаалгаа түгчгээ мартсан байх.
би хувцас тайлаад унтсан гэж мэдүүлсэн. За ингээд ихний мэдүүлгээ өгсөний дараа 7 сарын 24-ний өдөр хэргийн газарт нь нөхөн үзлэг дахин явуулсан. Байшингийн лацыг нь гаднаас нь онгоолгоо дотогш явж ороод үүднийх нь амбаараас эхлэн цагийн зүүнний дагуу шалгаж эхэлсэн. Тамбрын буюу одоо үүднийх нь амбаарынх нь хаалга нь дотор талдаа замаг нь түгжээтэй. Түгжиж үзэхэд бол хаалгыг дээш өргөж түгжигддэг буюу бага зэргийн гажаатай байсан. За тэгээд түгжигдчихсэн байхад бол гаднаас нь ямар нэгэн байдлаар онгоох боломжгүй, мөн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Том өрөөний зүүн хананд байрлуулан тавьсан байсан диван ор байсан. За уг диваны баруун хойд өнцгөөс 20 см зайд шалан дээр хар өнгийн ямар нэгэн зангилаа тасалдал байхгүй 1 м орчим урттай гутлын үдээс байсныг хурааж авсан. Баруун талын өрөө рүү буюу одоо болроогийн унтдаг өрөө рүү ордог хаалга бол ямар нэгэн түгжээ байхгүй. Тэгээд бас хаалгыг нь хаачих юм бол гадна талын одоо хаалганыхаа рамтай зууралдаад онгоохгүй биеийн хүч нэлээд их шаардагдаж онгоож исэн. За болроогийн өрөөний зүүн хойд талд нь тагн онгорхой шар өнгийн модон авдар байсан. Тэр авдрын дотор талд нь хувцснуудыг бол нэлээд замбраагүй чихээд хийчихсэн байсных нь хамгийн дээд талд нь цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгтээ бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг хураан авсан байдаг. За ингээд нөхөн үзлэг хийсний маргааш нь буюу 7 сарын 25-нд болроо дахин мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгтээ болохоор өмнөх мэдүүлэг дээрээ нэмээд хэд хэдэн зүйл дурдсан. За 20 цагийн үед намайг гэртээ байхад ээж ихэр хоёр хоорондоо хэрэлтчихсэн. Хар өнгийн тортой юм барьчихсан орж ирсэн. Дотроос нь цэнгэр уудтай хутаг гарч ирсэн. Тэгээд тэр хутгийг ихэр маань амбарт тавьсан. Шүн ээж ихэр хоёр хоорондоо хэрэлдээд ээж чи хашааны хог цэвэрлэхгүй идээд тинээд гэд ихрийг загнаад байсан. Би буцаад унтчихсан байсан. Тэгээд гинэд дүүрээр ээж зайл гэж ойрлохоор нь би босоод өрөөнийхөө хаалгыг онгоолгож гарч ирэхэд ихэр маань баруун гартаа жижиг хутаг барьчихсан байсан. Намайг ойртох юм бол хутгалчихсан шүү гэхээр би ээж рүү ойртоод ээжийг хамгаалах гэтэл ихэр маань гинэтхэн ээжийг хутгалсан. Би айгаа чи ээжийг алчлаа штэ гэсэн чинь ихэр маань над руу дайрсан. Тэгээ би хажуу тийшээ харсан чинь шалан дээр нөгөө жижиг хутг нь унжихсан байхаар нь би тэр хутгийг аваад ихрээ хутгалчихсан. Тэр чигтээ гарч гүгээд жалгаар гараад цаашаага нилээн явж агаад хутгаа шидчихсэн. Тэндээ жалганаас гараад сууж агаад унтчихсан байсан. Тэгээ өглөө 10 цагийн үед босож гэрлүүгээ явж ороод ээжийн бандажийг нь тайлж аваад өөрийнхөө өрөөнд байсан хайрцагт бандажийг нь хийгээд буцаад гарахад гадаа хажуу айлын охин зогсож исэн. Би хутгаа зааж өгч чадна гэж мэдүүлсэн байсан. Энэ хэсгийг уншаад би нэлээд гайхсан. Яагаад ээжийнхэн дотор хувцсыг тайлж аваад тийшээ хийцэн бол гэдэг дээр бол нэлээд гайхчихлаа. За тэгээд 7 сарын 26-ны өдөр одоо гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа хутгаа аясан газарт ирэхэд бол жалганы баруун хойд эрэмгээс 4 м хагас налуу ногоон зүлгэн дээр ишгүй цагаан өнгийн ишгүй гэж байгаа шүү. Нэг тал нь шороогоор бохирлогдсон бичгэн мэддэхгүй болсон нэмгэн төмөр хутга байсныг хөндлөнгийн гэрчүүдэд үзүүлээд эд мөрийн баримтаар хурааж авсан юм байна. За ингээд хутга олцсны маргааш буюу дахиад 7 сарын 26-ны өдөр болроо дахиж мэдүүлэг өгсөн. За энэ мэдүүлэгтээ болохоор миний хутгаа хайсан гэж зааж өгсөн газраас хутга олтлоо. Тэр хутга миний ихрээ хутгаасан хутга мөн байна. Тэр хутгаар ихэд маань ээжийг хутгалчаад над руу хутгаа бариад дайраад байсан. Ээжийг имлэг ирээд өгчихсэн байна уу гэдгийг нь үзэх байх гэж бодоод хар болчихсон байсан бандажийг нь тайлж аваад өөрийнхөө өрөөнд авдарт хийчихсэн юм а гэж мэдүүлсэн. За тэгээд нэмж хэлэхэд бол ээжийнх нь цогцсноос өтрэний арчтас аваад тэгээд бас тэр дотор хувцсыг нь шалгасан чинь ямар нэгэн эр бэлгийн эс бол илрээгүй мөн ээж болон ихрийнх нь биед бэлгийн хүчирхийлэлт өртсөн гэх шинж тэмдэг бол илрээгүй юм байна. За мөн 7 сарын 31-ний өдөр бол болроо дахиад л нэг мэдүүлэг өгсөн. За эхний мэдүүлэг дээр болохоор ээж хаалга түгжээд орондоо орсон. Харин би гэрэл унтраасан гэж хэлсэн бол энэ мэдүүлэг дээр тамбрын хаалганых нь цоож нэвдэрчихсэн байсан учраас цоожлоогүй. Тэгсэн чинь үзэлгээр болохоор ерөөсөө тийм цоож эвдэрсэн юм илрээгүй байсан шүү дээ тий. За тэгээд би галтгооны өрөөний хаалгыг түгжээгүй буцаад би засна гэжсэн болохоор түгжээгүй унтсан. Тэгээд юм ярьж агаад унтаад өгсөн. Өөр хүний дуу чимээ бол огт сонсоогүй. Надад ямар нэгэн занал хийлэл энтер гэдэг ах юм бол байхгүй. Би
хүн алаагүй гэж мэдүүлсэн байсан. Өмнөх мэдүүлэг дээр эхрийг алсан гэж яснаа. Одоо би хүн алаагүй гэд мэдүүлээд явчихж байгаа. За ингэнгүүтээ 9 сарын 3-ны өдөр болсон. Болроо бол энэ хугацаанд цагдаа хоригдчихсэн. За эхлээс хижигтэн байсан бол одоо яллагдагч болсон байгаа. За энэ мэдүүлгээрээ за нөгөө эхрийнх нь биеинд ороос олцсон өрөөсөө эмгний тухай мэдүүлэг өгсөн. 7 сарын 13-нд эхрийнх нь унтчихсэн гэх тэр дивааны хой талынх нь хувцс хийдэг шүүгийнх нь 50-р дээр тавьчихсан байсан. Тэрнээс хойшоо тэр эмгийг бол би ерөөсөө огт зүгээгүй. Яагаад одоо манай эхрийн маань цогцонд орсныг би мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байна лээ. За дараагаар нь 9 сарын 17-ны өдөр дахин мэдүүлэг өгсөн. За энэ мэдүүлгээр бол өмнө нь дурдж байгаагүй зүйл нэмж ярьсан. Үүрээр гэгээ орчихсон байхад үүдний таамбраас ус савлж байгаа, ус хутгаж байгаа юм шиг нэг тийм чимээ гараад байсан. Тэгэхээр би орноосоо босоод харсан чинь хашааны хаалгаар хар өмдтэй, бордуу, эсвэл саарл өнгийн захтай цамцтай, сарвчтай малгайтай хүн гараад явсан. 40 орчим насны хүн байсан. Царайг нь бол хараагүй. Одоо дахиад харах юм бол танихгүй байхаа. Хэргийн газраас хураагдсан ус миний ус байна гэдэгт би итгэхгүй байна. Энэ хэрэгт би оролцоогүй. Тэр манай хашаанаас гарч явсан хүнийг би та нарт хэллээ. Айгаад байсан болохоор нь би тэр олсон хутгийг миний хутга гэж хэлсэн. Намайг зодож дарамтлсан хүн байхгүй. Энэ хэргийг үйлцсэн гэж би өөрөө хэлсэн. Ээжийг ихэр маань хутгалж алаад дараа нь ихэр маань өөрийгөө алсан гэж би бодож гинэ гэж хэлсэн. За ингээд би хэрэг хийгээгүй гэсэн байр суурьтай байжгаад бүр 2003 он бол гараад 2004 он болсон. 4 оны 3 сарын 12-ны өдөр дахин мэдүүлэг өгсөн. За энэ мэдүүлэгтээ болохоор би айсандаа урд өмнө өгсөн мэдүүлэгтээ ээжийг маань ихэр алаад би ихрээ алсан гэж хэлсэн. Хутгийг би өөрөө зааж өгсөн үнэн айгаад байсан юм байхгүй. Зүгээр л тэгээд хэлчихье гэж бодоод л хүн алсан гэд хэлсэн юм аа гэж мэдүүлэг өгсөн байгаа. Нэгэсэндээ ихэр нь ээжийг нь алаад тэгээд дараа нь өөрөө ихрээ алсан гэсэн мэдүүлгээсээ одоо ухарчж байгаа байхгүй юу? Мөн тэр хутгийг худлаа ярьсан гэж хэлээд байгаа. За ингээд 2004 оны 5 сарын 5-ны өдөр дахиад мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг дээр болохоор орой ороод цаад унтах гэжсэн чинь ээж ихрийг маань чи ерөөсөө гэр орондоо хондгүй гадуур тэндэг миний бие муу байхад чи нэг эмний мөнгө надад өгдөггүй гэл гинт дуун өндөрсөд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь хаалгаа онгоолгоод орсон чинь дүү маань за ихрийгээ заримдаа дүү гэж яриад байгаа шүү. Дүү маань баруун гартаа жижиг хутга барьчихсан ээж рүү харчихсан зогсож байсан. Тэгсэн намайг хараад та дандаа болроо гөмөрдөг хамгаалдаг гэж хэлсэн. Тэгээд ихэр маань ээжийг 2 билүү 3 удаа хутгалсан санагдаж байна. Тэгэхээр би маш их айд сандраад ихэрлүүгээ уйлаад орилоод дайрсан. Тэгсэн чинь хутгаа газар хайчгаар нь би хутгийг нь аваад ихрээ хутгалсан. Тухайн үед би маш их сандраад хэд хутгалснаа бол мэдэхгүй байна. Тэгтээ ихэр маань хөдлөөд ахаар нь зурагтны тавиурны хажууд эвхээд ороогоо тавьчихсан байсан. Урт хар өнгийн гутлын үдээс байхаар нь аваад ихрийнхээ амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь солбож гаргаж татаад уйлаад ингээд чи ээжийг ал гэд нилээн хүчтэй татсан. Тэгээд тэр уяагаа буцаж тайлаад тэндээ орны орчимд хайсан. Би айсандаа болоод хэрэг хийгээгүй юм аа гэд мэдүүлэг өгчихсэн. Ер нь би энэ хэргийг үлдэхэд маш их айж цочирдсан байсан. Зарим зүйлийг ердөө мэдэхгүй байна гэж болроо энэ мэдүүлэгтээ хэлсэн. Ингээд тухайн үед хэрэг гарснаас хойшоо жилийн дараа 2004 оны 8 сарын 13-ны өдөр бол шүүх хурал болсон. Энэ шүүх хурал дээр болохоор болроо өглөө усаад бие засах гээд гарахад ээж дүү хоёр цустай хутгалцсан хэвтжсэн. Өмнө нь болохоор нэг мэдүүлэг өгөхдөө цустай хутгалцсан байсан эсхийг би ерөөсө хараагүй гэж хэлжсэн те. За тэгээд би ойрлоод гүйж гараад хажуу айлын охинтой таарсан. Хутга зааж өгөх юм бол батлан даалтанд гаргана гэж байцаагч хэлэхээр нь би хутга зааж өгсөн. Ээжийн бандажийг нь би тайлаагүй. Би ээжд ерөөсө хүрээгүй. Байцаагч надаас мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн. Айсандаа болоод л иймэрхүү мэдүүлэг өгч өгсөн. Ихэр маань ээжийг алахаар нь би ихрээ алсан гэж хэлсэн нь бас л айсандаа хэлсэн. Бид гурвын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Тухайн үед би сонсдоггүй ч ихээр унтчихсан болохоор дуу чимээ сайн сонсоогүй байхаа гэж шүүгчэд хэлсэн. За энэ дээр нэг нэмэлт мэдээлэл хэлэх юм бол
болроогийн нэг чихэн сонсголын баг зэрэг асуудалтай гэж хэлсэн. За тэгээд шүүхтэр бас мөрдөн байцаагч намайг байнга л чи тэгсэн үү, чи ингэсэн үү, чи алуурч нь өнтер гэд байдаг. Урд нь өгсөн мэдүүлгээ би зохиож хэлсэн. Миний үс яагаад ээжийн гарт байсныг би гайхаж байна. Би ээжэд ойртоогүй. За ингээд шүүх хурал бол бас эцэслэн шийдэгдээгүй. Яг болроод бол ял оноогоогүй. Тэгээд 2004 оны 10 сарын 20-ны өдөр болроог полиграф буюу одоо үнэн худлыг илрүүлдэг төхөөрөмжөөр шалгасан. За тэгээд нөгөө гэмт хэрэг үйлдсэн гэж хэлээд байгаа. Нөгөө ишгүй цагаан өнгийн хутга байсан шүү дээ. Тэр хутгыг гэмт хэрэг үйлдсэн хутгачин мөн үү гэсэн асуулт асуусан чинь болроо үгүй биш гэж хариулсан боловч нэлийн ийм өндөр реакц үзүүлсэн. Бас болроог энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, зарим зүйлийг нууж авах боломжтой. Энэ гэмт хэргийг битгий илрээсэй гэж бодож гин гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ хэргийг үйлдээгүй гэх магадлал бол 93%-тай, хэргийн газарт байгаагүй гэдэг нь бол 90% магадaltaй гарсан юм байна. За ингээд харах юм бол ерөнхийдөө энэ хэргийн талаар болроо мэдж байгаа ч гэсэн хэргийг бол өөрөө үлдээгүй хэргийн газар байгаагүй байх боломжтой гэсэн одоо ер нь бол полиграфийн хариу гарсан. Гэхдээ полиграфийн хариуг шүүхийн шийдвэрийн үндслэл болгох боломжгүй байдаг. За ингээд энэ хэрэг бол бүтэн жил тойроод хоёр хүнийг бүрлэгсэн онц харгас хэрцгий гэж үзэх одоо тэр хэргийн эзэн холбогдогч нь бол тогтоогдохгүй. Болроог бол яг одоо энэ хэргийг үйлдсэн гэх бодит нотлох баримт илэрхгүй байсан болохоор болроо 2 жил орчим одоо цагтан хоригдож байгаад хилийн хориг тавиулаад батлан даалтанд гараад өдийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй хэвээрээ байсан юм байна. За ингээд эдгээр мэдээлэл дээрээс үнэхээр ээж болон эхрийгээ болроо алсан гэсэн онцгоос нь буюу одоо тэр ядлах тал прокурорын талаас нь харах юм бол ээж хүү хоёр бол хоорондоо харилцаа муутай байгаагүй, харин ээж нь охинтойгоо буюу одоо болроотой баг зэрэг таарамжгүй харьцаатай байсан. Хэрэг болохын өмнөх өдөр ээжээсээ мөнгө нэхэж ажил дээр нь очиж хэрүүл хийсэн гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байгаа. Хэрэг болохоос өмнө хэдэн удаа ээжээс нь мөнгө хулгайлсан гэж түүний хамт үрдэг байсан гэд найз нь мэдүүлсэн. За хэргийн газрын үзлэгээс харах юм бол гаднаас хүн ерөөсөө орж ирээгүй. Уул мөр байхгүй. За хаалганыхан цоож ивдрээгүй. Тэгээд бас эд зүйлс нь алдагдаагүй. Талигаа жижигх нь одоо тэр зүүцэн байсан. Эмэг бүгжин чих гартан зүйлтэйтэй хэвээрээ байсан. За мөнгөтэй эд зүйл нь бол газарт хөглөрсөн байсан. Мөн талигаа ач нарыг бэлгийн харьцаанд орсон эсгийг шалгахад нь ямар нэгэн баримт олдоогүй, эр бэлгийн эс олдоогүй. Нэг өсөндөө болроогоос өрхөн оролцсон баримт байхгүй байгаа. За хэрвээ та бүхэн санаж ах юм бол тэр хашаан дотроос нэг тийм цустай юм шиг болчихсон хүн олцсон байсан да. Тэр хөвөн дээр байсан цусны бүлэг нь эхрийнхэн цусны бүлэгтэй таарж байгаа. 2 дугаар бүлгийн цус байгаа. Харин ээж нь болон болроо өөрсдөө 3 дугаар бүлгийн цустай байсан. Тэгэхээр эхлээд ээжигээ алсан, тэгээд эхрээ алчаад тэр хутгаа хөвөнгөөр цэвэрлээд хайчихсан гэж үзэж байгаа байхгүй юу? За 2003 оны хэрэг учраас тухайн үед манай улсад ДНХ-гийн одоо нарийн шинжилгээ хийх боломжтой лаборатори энэ төр байгаагүй. Тэгэхээр зөвхөн цусны бүлгээр нь тохируулж хардаг байсан юм байна. За тэгээд сүүлд нь энэ хэрэг чинь 2022 онд дахиж сөхөгдөр шалгагдсан гэж байгаа штэ. Гэхдээ манай улсад бас л одоо хүртэл эд мөрийн баримт хадгалдаг юм тусгай агуулга байдаггүй болохоор тэр нөгөө эд мөрийн баримтуудыг хадгалж ийсэн агуулгах нь мэрэгжлийн шаардлага хангахгүй. Тэгэхээр нөгөө нэг хөвөн дээр байсан цус нь муудаад шинжилгээ хийх боломжгүй болчихсон байсан. За мөн цогцнууд дээрээс нэг хүний үс олсон гэд яриад байгаа штэ. Энэ нь болохоор болроогийн үс байж болж байгаа. За өнгө болон уртынхаа хувьд бол болроогийн үстэй яг тохирж байгаа. Бас болроогийн төр өмсөжсэн тэрконыхын дээд талын одоо эрзэнтэй манжатаг хэсэг байдаг да. Тэр хэсэг дээр нь 2 дугаар бүлгийн цус болчихсон. Тэгэхээр ээжийнхэн цус бас арчигдсан байж болно гэж үзээд байгаа байхгүй юу? За бас болроогийн таавч нь өөрийнх нь өрөөнд биш, ихээр ээж хоёрынх нь өрөөнд байсан хамгийн анхны одоо олдсон нотлох баримт нь тэр тухайн өрөөний шалан дээр хэлбэр дүрсэн мэдэгдэхгүй нэг 3-4 ширхэг цусны мөр байсныг та бүхэн санаж байгаах. Тэр мөр болохоор болроо аймстойгоо гიშгсэн байж болохоор харагдаж байгаа. Мөн шавар болсон цаа гутал олдсон. Энэ нь болохоор болроо хутгаа хаяхаар гарахтаа өмсөж гарсан гэж үзэж болохоор харагдаж байна. Мөн мэдүүлэг өгөх болгондоо дандаа зөрүүтэй урд нь өгсөн мэдүүлгээс бутсан. Эсвэл урд нь өгсөн мэдүүлгээ одоо нэмж дэлгэрүүлж баттдаг
хутгаж ярьсан ийм хариултууд өгдөг. Тэгээ бүр сүүлдээ мэдүүлэхдээ болсон зүйлийн талаар хараагүй, мэдгүй, сонсоогүй, өөр хүн байсан байгаагүй, эсвэл гаднаас хүн орж ирсэн байх. Ингээд ерөөсө дандаа өөрөөсөө бултуулах, зайлуулах оролдлого хийсэн мэдүүлэг өгчээсэн. Тэгэхээр болроо хэрэгт холбогдолтой байж болохоор харагдаж байгаа. За ингээд алсан гэсэн өнцгөөс нь хараад юу болсныг нь дүгнэхийн бол болроо гэрээсээ олон удаа мөнгө хулгай идэг байсан. 2003 оны 7 сарын 21-ний өдөр 11 цагийн үед ээжийнхээ ажил дээр очоод мөнгө нэхэд ээжтэйгээ хэрүүлсэн. Тэгээд тэр оройдоо ээж дүү нарыгаа орондоо орж унтсан хойно нь ээжийнхээ өмдний халааснаас шунхаа сэдлэр мөнгө хулгай хийх гэж жагаад ээжтэй баригдсан байж болно. За тухайн үед бол ихэр нь унтжсэн. Ингээд ээжтэйгээ маргалдаад ээжигээ хутгалчихсан. Үүнийхээ дараа ихрийгээ одоо сэрээд босоод ирмэгцэн хутгалсан. Гэтэл ихэр нь ингээд хөдлөөд ахаар нь үдээсээр хоолойг нь боосон. Ингээд үүдэнд цоочтой байсан амбаараас одоо тэр хүүхдийн тэргэн дээр тавьчихсан байсан хөвөнгөөс тасалж аваад цустай хутгаа цэвэрлээд байшингийнхаа ард хайчихсан. Тухайн өдөр бол аадар бороо нилийн ширүүн орж исэн болохоор хутгаа хаяхаар гарахтаа өмссөн байсан тэр цаа гутал нь шавар болоод өмссөн хар өнгийн өмд нь чийхтэй болсон. Тэгээ хутгаа хайчаад ирээд хувцснуудаа угаагаад амбарт хэцэн дээр тогсон юм шиг харагдаж байна. За ингээ хажуу айлынхаа охинтой таарад баригдсан гэж харж болохоор байна. За одоо болохоор болроог гин буруугүй байх өнцгөөс нь буюу өмгөөлөгчийн талаас нь та нарт тайлбарлаад өгье. За том зургаар нь харах юм бол 3 хүний 28 үрэгдээд нэг хүн амьд үлдсэн учраас нэгийг нь шууд буруутгахчихсан хэрэг шиг харж болохоор байна. За энэ цустай тэрхгөө манжаатган дээрээ цус олчихсан гэд яриад байгаа. Тухайн үед бол болроогийн сарын тэмдэг нь ирчихсэн байсан гэдэг. Ээжтэйгээ болроо яг адилхан бүлгийн цустай байсан. Дээрээс нь цусан дээр оймстой хөлийн мөр гэж ярьсан те. Энэ мөрийг шинжээч нар бол бас тайлбарлсан байна лээ. Яг тоочны хөлний мөр гэж хэлэх боломжгүй. Хөлийн хүү эсвэл өвдгөөрөө ингэж явсан уу эсвэл тохоогоо ингэж чирж явсан уу мэдгүй. Хөлийнхч байж болно, өвдөгнийхч байж болно, тохооны мөрч байж болно гэж шинжээч нар хэлээд дүгнээд байгаа юм байна. Дараагийн асуудал болохоор хутга арчиж хайсан гэдэг байгаа. Тэр хөвөнгийн асуудал ярьж байгаа. За тэр таамбарт байсан ууттай хөвөнтэй тэр гаднаас олцсон бохир олцсон байсан хөвөн шинж байдлынхаа хувьд таараагүй. За тухайлах юм бол хөвөнгийн харимхай чанар, уян хатан байдлууд нь өөр байна гэдгийг шинжээчэд тогтоож гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр тэр хутга арцсан гэдэг байгаа бохир олцсон хөвөн нь зүгээр л хашаанд хөвтжсэн хогч байж болохоор харагдаад байгаа. Тэгээд хутганы тухай гэх юм бол энэ хутгыг мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаа гэж яриад байгаа. Болроогоор замыг нь заалгаад олж очсон тий. Тэр зам орчныг шалгах ажиллагааны явцад болохоор хэрхэн хаагуур яаж яваад хэрхэн олж тогтоосон тэмдэглэл ерөөсөө байхгүй. Тухайн хутгыг болроо танилцуулаад бэхжүүлж авсантай холбоотой зураг, видео бичлэг бол хэрэгт ерөөсөө байхгүй. Энэ ажиллагаанд болроогийн өмгөөлөгч нь оролцсон гэж ярьж байгаа ч гэсэн ямар нэртэй хэн гэдэг хүн ямар байдлаар оролцсон бас л тодорхойгүй байд юм байна. Инхээр нэг ясандаа тэдний гэрийнхэн тэр хаваар жалхтай газар зүгээр хайж явж агаад ямар ч хамаагүй хутга олоод авчихсан юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Энэ дээр бас нэг юм батлагдж байгаа. Ишгүй хутга олоод авсан байсан тий. Ишгүй хутгаар одоо хүн хутгална гэж бас л асуудалтай санагдаж байна. Дараагийнх нь болохоор үсний шинжилгээний асуудал байгаа. За үсний шинжилгээгээр болохоор хүний үс байна гэж тогтоосон. Урт болон өнгөнийхөө хувьд болроогийнхтой тохирж байгаа ч гэсэн яг тэр үсний бүтцэн ДНХ энтер нь яг болроогийнх байна гэж батлаагүй. Манай Монголд бол ийм мэрэгчлэлтэн бол ерөөсөө байхгүй, наривчлан тогтоох техник нь ч бас байдгүй юм байна. За тийм учраас зөвхөн хүний үс гэдгийг тогтоосон, бусдыг нь бол тогтоох боломжгүй юм байна. Дараагийн бас нэг анхаарах шаардлагатай юм харагдсан. Энэ дээр болохоор болроо нөгөө ихрээ багалзуур хэсгээс нь хоошоо гутлын үдээсээр боож хөдөлгөөнгүй байлгасан гэж яриад байгаа. 17 настай охин 51 настай эмэгтэй хүнийг алчаад тэгээд 17 настай эрэгтэй хүүхдийн амь насыг бүрлгэх хэмжээний хүч чадал, нөөц боломж, довтлогооны шинж байдал тэр биеийн одоо том жижиг гэдгээс нь хүртэл хараад дүгнээд үзэх юм бол жоохон асуудалтай санагдсан. Тэгээ энэ дээр бас одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад анхан шатны туршилт бол ерөөсөө хийгээгүй. Эрэгтэй хүүхдийн бие организмын байдал, эмэгтэй хүүхдийн өндөр намжийн хүчний ялгаануудын талаар ерөөсөө дүгнэлт хийгээгүй ялгаатай байдлууд бол харагдаж байна.
дахиад нэг хүндхгүй орхиж болохгүй асуудал нь мөрдөн шалгах ажиллагаа эрүү шүүлт хүнлэг бус харилцаанаас ангид явагдах ёстой байдаг те. Бид нар чинь арчилсан улсад амьдарч байгаа штэ. Тухайн үед бол авсан 18 удаагийн мэдүүлэг дандаа байцаагч болроог хөтөлсөн, тулгсан. За болроогийн сэтгэл санаанд дайралт хийсэн нэг ёсондоо эрүүдэн шүүлт хэлбэрийн байцаалт авах ажиллагаа явагдсан. Болроо тэр сүүлийн мэдүүлэг буюу шүүхтэр хэлсэн байсан те. Мөрдөн байцаагч намайг чи ингэсэн үү, чи тэгсэн үү, чи алуурч юм уу өнтэргээд байдаг гэд хэлсэн байсан да. Мөн хавтас хэрэгт байгаа мэдүүлгүүдийг харах юм бол чи яагаад нуугаад байгаа? Чи хүн нуугаад байгаа юм шүү. Чи хутгалсан мэдтэй хэрэгээ яагаад хүлээхгүй байгаа? Чи өмсөж явсан тэрконыхоо доод хэсгийг нь хайчилсан бидтэй. Цустай хэсгийг нь амбарт аваачаад нуусан бидтэй гэх зэргээр мэдүүлэг авсан байгаа. Нэг тийм байцаагчийн дарамт гэх юм уу те ийм байдалд байсан болохоор 15 удаа хэрэгээ хийгээгүй гэж мэдүүлсэн ч гэсэн 3 удаад нь би хутгалаад алчихсан гэж мэдүүлсэн гэж харж болох үс байна. За бас ээж нь мөнгөө яагаад халаасандаа хийгээд ойдог байсан юм бэ? Охин нь хулгайлаад авчдаг байсан болохоор тэгдэм биш үү гэд прокурор нь яриад байгаа. Гэхдээ ээж нь зах дээр махны 8 хийдэг байсан тий. Олон хүнтэй зах зээлийн газар ажиллаад амьдралаа залгуулж авч байгаа хүн ганц бизнесээ хийж эргэлдүүлж байгаа мөнгөө захын хулгайчид суйлуулчул яах юм бэ тий. Дээшээ тэнгэр ол доошоо газар хатуул юм болно штэ. 2 хүүхдэд жижигч байгаа өрх толгойлсон эмэгтэйн хувьд ер нь бол хэцүү л асуудал болох байсан байх. Тэр талаас нь яагаад харж болоогүй юм бол гэж бодогдсон. За 2003 онд бол хүмүүс дандаа л бэлэн мөнгө хэрэгэлдэг байсан штэ тий. Манай эмээ хүртэл нөгөө мөнгө алдчихна гэд гадуур явахдаа цүнхэн дотроо гялгар уут хийгээд тэгээд тэр гялгар уутан дотроо төрөвч мөнгө энэ төр гэд хэрэгтэй зүйлээ хийгээд явдаг байсан. Тэг хэрвээ та бүхэн бас санджаах юм бол эмээ нарын өмсдөг тэг урталтаа ийм жижигхэн цахилгаантай керматай дотор нь мөнгө зөнг хийчдэг ийм дотор хувцс хүртэл байдаг л байсан. За манай сонсогч нар чи ихэнх нь 35-аас 45 насныхан байдгийн байлээ. Тийм болохоор 2003 онд халаасны хулгай дээрэм ер нь бол хэр байсныг надаар хэлүүлдэггүй мэдж байгаа хаа. За тэгээд бас нэг юм байгаа. Ээж тэгээд тухайн өглөө хэрүүл хийсэн л гэд яриад байгаа тий. Гаднаас нь хараад хоёр хүний харьцааг бол юу гэж ч дүгнж болно. Чанга дуугаар ярилцж ийж болно. Яагаад тэгэхээр болрооч нь сонсголын бэрхшээлтэй. Нэг чихэн муу сонсдог. Тийм учраас чанга дуугаар ээжтэйгээ ярьсан байхыг үгүйсэхгүй тэрийг нь хоорондоо хэрэлдэж гин гэд тэр хавьд байгаа авгаач болно харсан юм шүү гэж харахаараа. За ингээд өмгөөлөгч талаас болроог хэрэг хийгээгүй талаас ингээ ярих юм бол иймэрхүү одоо асуудлууд гаргаж ирж твшүүлж гин. За ингээд яг ямар ч сэтгэл хөдлөлгүй яг логикоор гэх юм уу дүгнээд үзэх юм бол за энэ болроо гэдэг охин угаасаа муу сурдаг хүмүүжүүлгүүтэй хинч ээж болно. Тухайн өдөр ээжтэйгээ маргасан ч ээж болно. 100,000 төгрөгийг хулгаасан ч ээж болно. Ээжийнхаа мөнгийг хулгаалаад өмнө нь айлд очоод хоноод найзтайгаа нийлээд гадуур яваад ингэжсэн ч байж болно. Тэглээгээд 2003 оны 7 сарын 21-ээс 22-нд шилжих шүн үйлдэгцэн гээд байгаа энэ хэргийг болроо үйлдсэн гих шууд нотлох баримт байхгүй байгаа байхгүй юу? Тэгээд альва юмны ер нь бол учир шалтгааныг нь зөв талаас нь дүгнсэн бол энэ хэргийг олох боломж тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага байсан гэж харж байгаа. За энэ хэргийг цагдаагийн байгууллага өөрсдөө хит их удаашруулаад сунжруулад тэгээ буруу замаар хөөгөөд буруу хүнийг хэрэгт сэжигтнээр татаад энэ хэргийг хайгаад ингээд явчихсан юм шиг харагдаж байна. Ингээд дахиад 20 жилийн дараас хөгсөн энэ хэрэг бол 2022 оноос хойш дүүргийн шүүхээс эхлээд 3 шатны шүүхээр улсын дээд шүүх хүртлээр яваад шүүгдээд дөнгөж саяхан 2024 оны 4 сарын 11-ний өдөр эцсийн байдлаар шийдэгдсэн. За энэ шийдвэр нь гэхээр яг алсан гих нотлох баримт байхгүй учраас болроог цаадахсан юм байна. Ингээд энэ хэрэг бол яг яасан гэдг нь бас л илрээгүй хэвээрээ хин алсан, яасан, гэрт нь хүн орж ирсэн үү, ихэр нь ээжигээ алчаад болроо зочирт давчицсандаа ихрээ алчихсан юм уу гэдг нь ч тодорхой болоогүй. Маш олон асуултын тэмдэгтээ үлдсэн хэрэг байгаа. Та бүхэн энэ хэрэг дээр бас ямар өнцгтэй байна? Санал бодлоо үлдээгээрэй. Нэрэл гэрт нь гаднаас хүн орж ирээд аллах үйлдэлчээ гараад явж байхыг болроо харсан болов уу? Болроо яагаад одоо хүртэл тодорхой ойлгомжтой мэдүүлэг өгч чадахгүй байгаа юм бол сэтгэл зүйн хувьд асуудалтай байсан болов гэл үнэхээр их би бодож толгоо гашиллаа. Хэрвээ анханасаа шууд болроог сэжигтэн гэж үзэхгүйгээр өөр талаас нь хараад хэргийг мөрцөн бол хин нэгэн хэрэг толботой итгээд гарч ирэх байсан ч юм билүү те. Гаднаас орж ирсэн хин нэгний одоо мөрч юм уу илрэх боломж байсан ч юм билүү гэж бас бодож байгаа. Та бүхэн бас юу гэж бодож гин үзэл бодлоо комент хэсэг дээр нь үлдээгээрэй. Тэгээд бас энэ хэргийг би
судалж байхад миний өмнө нь үзчихсэн нэг кинотой айгу төстэй санагдсан. Тэр болохоор нөгөө Crowded Room гэдэг Tom Holland-ийн тоглосон нэг сериал байдаг. Энэ сериал бол Apple TV дээр байгаа. Тэр кинон дээр болохоор хойд аавыгаа алахын тулд ингээ гудамжинд олон нийтийн газар хүмүүс рүү гал нээсэн хэрэгт холбогдсон 17-18 настай залуугийн тухай гардгийн. Үнэхээр өөрөө буудсан мөртлөөсөө ерөөсөө өөрөө огт сандаггүй. Тэ хэрэгээ хүлээдэг байхгүй юу? Тэ яагаад гэхээр хүүхэд байхдаа хойд ааваасаа бэлгийн хүчирхийлэл авснасаа болоод сэтгэл санаанд хүчтэй зочирч тавьчихдаг үедээ тийс өөр хүнийг толгойдоо бүтээчихдэг нэг юм дүр бүтээчихдэг сэтгцийн эмгэгтэй болчихсон байсан. Тэгээ тэр толгойдоо бүтээсэн дүр нь өөрт нь тохиолдож байгаа хүнд хэцүү зүйлийг нь өөрийнх нь өмнөөс туулдаг гэх юм уу да. Хар үгээр ярих юм бол хэцүү зүйл болонгууд шууд өөрийнх нь одоо ухаан санаанд товчлоор дарсан юм шиг унтраад тэгээд дотроо бүтээсэн тэр хүнийх нь сэтгэл зүйн асдаг гэж хэлж болно. Ер нь бол нэг иймэрхүү кино байсан. Та бүхэн бас сонирхох юм бол энэ сериалыг үзчихсэн байхад нэг их илүүдэд байх зүйлгүй сайн бүтээл гэж санагдсан. Яг энэ кинонд дээрх шиг болроо тийм multi-personal disorder гэдэг сэтгцийн асуудалтай юм биш үстэй гэж би хардаад байгаа. 2003 оны манай сэтгэл зүйн салбар бас ямар байсан бilé бодууштай л санагдчихлаа. За тэгээд энэ хэргийн шүүх хурлын мэдээлэл энэ төр гээд ер нь бол бараг 40-50 хуудас юм байсан. Тэд нарыг уншаад айл болох товч тодорхой байх гэж чадах ядгаараа танлаа. Нилийн нуршуу болсон ч байж магадгүй. Гэхдээ энэ бол хамгийн богинохон байж болох хувилбараар нь та бүхэнд хүргэж байгаа шүү. Эмэгтэй хэрэгт холбогдсон хүн ярьж байгаагүй, бас цагаатсан хэрэг ярьж байгаагүй, мөн 20 жилийн дараа дахин сөхөгдсөн хэрэг ярьж байгаагүй, полиграфтай хэрэг бас ярьж байгаагүй болохоор энэ дугаар сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Цаашдаа ямар хэрэг сонсомоор байгаагаа бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ хүртэл надтай хамт байсан танд баярлалаа. Сувгтаа subscribe дараагүй бол subscribe дарж намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.